Монгол бичгийн улсын олимпиад бол 2004 оноос хойш Монгол бичгийн судалгааны ертөнцийн төв одоо биедан зохион байгуулж ирсэн юм олимпиад байгаа. За өнгөрсөн жилээс буюу улсын 18 дахь олимпиадаас эхлэн боловсролын ерхий газартай хамтран одоо ингээд 2 дахь жилдээ зохион байгуулж байна. За тэгээ 10 жил байхасаа олимпиадад орж 90 жил болон улсын уралдаанд орж урилгаар Монгол Улсын боловсролын сургуулийг авч 4 жил сурч төгссөн байгаа. Монгол бичгийн олимпиадад болохоор 2 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил анх удаа оролцоод энэ жил 2 дахь жилдээ оролцоод алтан медаль эзэлсэндээ маш их баяртай байна. Чин улсын 19 дугаар олимпиадад тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Юун түрүүнд намайг 6 дугаар ангиас хойш бэлтгэсэн одоо Монгол Улсын зөвлөх багш Дашцэвгийн Хотгон сүрэн багштай баярлал талархснаа илэрхийлмээр байна. За Монгол бичгийн улсын олимпиадад ганцаарчилсан олимпиадын маань тухайд бол энэ жил 30 багш 22 сурагч бол аймаг нийслэлээс шалгараа оролцож байна. За нийслэлээс бол 1 сурагч 21 орон нутгаас 21 сурагч, нийслэлээс 9 багш, орон нутгаас 21 багш бол энэ удаагийн маань оролцож байна. Одоо Монгол хүн одоо тэгээ бас Монгол бичгээрээ бахархсан одоо ажил мэргэжлэрээ ч гэсэн одоо ингээд ажиллахад их бахархалтай сайхан байдаг.